За сайн бацхан нөхдүүд ээ. За бид өнөөдөр 2 дугаар шатны гээгүүл хүчсгүүдийн баттгал хичээлийг орох нэ. За хичээлийн санамжтай танилцаарай. За төвчөр ном бэлдээд хичээл хийхдээ бэлдэж зөв суугаарай. За төвчөртэй цэвэр сайхан бичээрэй. За эцэг эхчүүд хүүхдээ төвчөр дээр зөв бичиж байна уу үгүй юу гэдгийг ажиглаад хичээл хийхэд туслаарай. За бид А, Э, И, О, О гэсэн 7 гişиг утсан байгаа. Эдгээр гişиг бол үндсэн гişиг гэж нэрлэдэг. За эдгээр гişгийг эр гişиг, им гişиг, саармаг гişиг гэж 3 ангилдаг. За А, О, У бол эр гişиг. За эр гişгийн араас И рүүгийн бичнэ. Харин Э, О, У бол им гişгийн араас урт И бичнэ. И бол саармаг гişиг. За ихийг уншаад гарчиг өгөөрэй. За ихийг уншия бүгдээрээ. Дэрэс бутны дээгүүр дээр харайна. Хагд өвсний дундуур дэвхрэн үзэгдэнэ. Урьхан хөөрхөн хошууна шомбос хөдлөнө. Урсгал номхон нүдэнэ. Бүлтэс анивчна. За ихийг уншаад гарчиг өгөөрэй. За хошин нэхэд туулай гэж гарчиг өглөө. За ихэд гарсан тодруулсан үгсийг ажиглаарай өштэй. Харайна, үзэгдэнэ, хөдлөнө, анивчин гэсэн 4 үгийг тодруулсан байсан тийм ээ. За тэгвэл энэ үгэнд харайн гэдгийн төгсгөлтэй хараарай өштэй. Харайн гэдгийн төгсгөлийн наа үе юм тийм ээ. За энэ үеийг гэж хэлний үзүүрээр хэлнэ. Харайна. За үзэгдэн гэдэг юм уу ижил үзэгдэн гэдгийн төгсгөлийн нэ үеийг үзэгдэнэ хэлний үзүүрээр хэлж байна тийм ээ. Хөдлөнө, анивчна мөн ижил. Харин арын гинэнд байгаа харайн, үзэгдэн эдгээр үгс нь хэлний угаар хэлэгдэж байна. Харайн. За харьцуулаад уншия бүгдээрээ. Харайн хоёр өөрөөр хэлэгдэж байна тийм ээ. За тодруулсан үгсийг сайн ажиглаад зөв дуудаж зөв бичиж сураарай өштэй. Харайн, үзэгдэн, хөдлөн, анивчин хоёр өөрөөр хэлэгдэж байна тийм ээ. Эхний нэгний даавг нь хэлний үзүүрээр хэлэгдэж байна. Харин дараагийн хинэнд байгаа энэ гэвлэгч авна хэлний угаар хэлэгдэж байна. За онцгоёг таагаарай. Дэрэсний цаанаас дэлдгэс, бутны цаанаас бултгас. За энэ хариу нь туулай байх нь. За сайн байна. За зурагт хичнээн өөр зүйл байна вэ? За энэ хоёр туулайны зургийг ажиглаад ялгааг олоорой. За нэгдүгээр ялгаа туулайны үзүүний энэ үзүүний хэсгийг хоёр өргөтэй тийм ээ. Дараа нь нэг туулай нь хилэн байхгүй, нөгөө туулай нь хилэн байна. За мөн нэг туулай нь сүүл нь байхгүй,
Нөгөө туул нь сүүл нь байна тийм ээ. Хамрынх нь үзүүр 2 өрөнгөтэй байна. Туулайных нь их бие өнгө мөн ижил 2 өрөнгөтэй байна. Сайн байна. Дараагийн даалгавар гэж эхлэе. Зүвийг сонгоорой гэж. Энэ цэгийн оронд энэ хоёр үсгийн аль нэгийг зөв тохирохыг сонгох нь тийм ээ. Байшингийн дээвэр гэдэг учраас дээ гэвэл хичээг сонголоо. Дараагийнх нь замын тэмдэг. Замын тэмдэг гэхэд зээ гэвэл хичээг сонгох нь зөв байх нэ. Бүгдээрээ дараагийн дасгалыг ажиллая. Үгсийг дугаарлан өгүүлбэр бүтээгээрэй. Эдгээр үгсийг дугаарлаад 6 үг байгаа учраас 1-ээс 6 хүртэл дугаарлаад зөв өгүүлбэрийг бүтээх нь тийм ээ. Эхний үг хүүхдүүдээ гэж эхэлж байгаа учраас өгүүлбэр эхлэхдээ томоор эхэлдэг. Тиймээс хүүхдүүдээ гэдэг нэг дэх үг байна. Бусад үгийг ажиглая бүгдээрээ. Гэрэл, гарцаар, гараарай, ногоон, асхад гэдэг үг байна. Тиймээс дараагийнх дугаарыг 2-р дугаарт аль үгийг дугаарлах вэ? Хүүхдүүдээ, ногоон, гэрэл, асхад, гарцаар, гараарай. 6 дахь үгийг ажигласан бол өгүүлбэрийн төгсгөл бид цэг тавьдаг. Гараарай гэдэг үгийн ард цэг тавьсан байна. Багш нь өгүүлбэрийн бүтээгнэрийг уншиж өгье. Хүүхдүүдээ, ногоон, гэрэл, асхад, гарцаар, гараарай гэсэн өгүүлбэр үүссэн байна. Сая зөв байрлалд оруулж бүтээсэн өгүүлбэрээ цэвэр сайхан бичээрэй. Ааштай тэмдэгтээ хуулаад өчнө тийм ээ. Дараагийнх нь харъя. Тэмдэгтээ бичихтэй маш цэвэр хичээнгүй бичээрэй. Дараагийнх нь зургийг ашиглан өгүүлбэр зохион бичээрэй. Бүгдээрээ энэ зургийг ажиглаад өгүүлбэр зохиох нь тийм ээ. Өөрийн зохиосон өгүүлбэрээ тэмдэгтээ цэвэр хичээнгүй бичээрэй. Одоо багш нь өөрийнхөө зохиосон өгүүлбэрийг гаргаж үзүүлье. Онгоц өндөр дээр нислээ гэсэн өгүүлбэрийг зохиосон байна багш нь. Дараагийн дасгалыг ажиллая. Үгийг уушаарай. Зөвлөлийн тэмдгээр төгссөн үг нь тийм ээ. 50. Бид 50-ыг 50 гэдэгтэй холбох уу? 5 гэдэгтэй холбох уу? Тохирох тоотой холбооны тийм ээ. 50. 5 биш 50 гэж байгаа учраас бид 50-ийн тоотой холбох нь байна. Дараагийн үг 20. 20 гэж байгаа учраас 20-ийн тоотой холбох нь зөв байх нь тийм ээ. Сайн байна. Гэрийн даалгавар. Гэртээ. Гэртээ туулаа ихийг цэвэр сайхан хуулан бичээд иргэшгийг улаан өнгөөр, эмгшгийг цэнхэр өнгөөр ялган бодох нь байна. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүмүүстээ баярлалаа.